Говийн бүсийн тулгуур төв Далан задгат хот. Өмнөгөө аймгийн Далан задгат хот 60 нас хүрлээ. 1965 онд бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хуулийн тэргүүлэгчний зарилгаар Далан задгатыг орон нутгийн хот болгох шийдвэр гаргасан. 1932 оноос эхлэн анхны барилгын шав тавигдаж 1940 он гэхэд эмнэлэг, сургууль, худалдаа, засаг захиргааны төвд баригдаж мянгаар тоологдох хүн амтай болсон. 1960 он гэхэд үйлдвэр аж ахуйн харилцаа холбоо цахилгаан эрчим хүчин толбогдсон өмнгийн говь нутгийн эдийн засаг, соёл боловсрол, эрүүл мэнд, худалдааны төв болоо зогсохгүй. Тэр засгаас хот тулан хөгжих ёстой гэдгийг тодорхойлсон зарилга гарсан. Өнөөдөр Далан задгат хот зөвхөн өмнгийн говийн орон нутгийн хот төдийгүй говийн бүс нутгийн тулгуур төв болон хөгжиж байна. Далан задгатын 60 жилийн ой гэхлээр түүхийн тодорхой хугацаа өнгөрч байна л да. Сүүлийн жилүүдэд бас хот маань хөгжлийн шинэ үе рүү очиж байна. Би ч одоо 2008-аас 2012 онд хурлын дарга хийж байсан. Тэгээд шинэ суурьшлийн бүсийг анх санал болгосон. Тэр ажил маань биелээд би одоо тэр суурьшлийн бүсийн одоо дунд зогсож байгаадаа бас баяртай байна. 60 жилийн өмнө Далан задгат хот 4503 хүн амтай байсан бол 2025 онд 35 мянган хүн амтай болсон байна. Өмнөгөө аймгийн нийт хүн амын 50 гаруй хувь энэ хотод амьдарч ирээдүйд Монгол улсын дөрөвдөгч том хот болох зорилттайг ерөнхий төлөвлөгөө хийж байна. 3 сайхан уулын бэлд байрлах энэ хотыг зорих иргэд жуулчдын тоо жилээс жилд өснө нэмэгдсэн. Тиймээс ч эрчимтэй бүтээн байгуулалтыг сүүлийн жилүүдэд хийж хүүхэд багчууд, залуус болон говийг зорьсон гадна дотныхан зориулсан шинэ Далан задгат хотыг сүндэрлүүлж байна. Далан задгат хотын хувьд одоо Өмнөгөө аймгийн төв, Улаанбаатараас нэг 580 км-ийн зайд оршдог. Монгол улсын дөрөвт хамгийн том хүн амьдрахад таатай, хамгийн одоо утаагүй, төвжээгүй, тэгээ зөв зохион байгуулалттай төлөвлөлтийн дагуу хөгжсөн олон улсын эсэх худалдаа, шинэ дулааны цахилгаан станцтай, цэвэр бохирын системээ бас сайхан шийдсэн. Цэвэр усаа нэмэлт усны их усүрээс өрөмдөөд одоо энэ жил ингээд ашиглалтанд оруулсан. Хамгийн сайхан хот төлөө аймаг орон нутгууд анхаарал ажиллаж ирсэн. Одоо ч ингээд цааш та анхаарал ажиллана. Далан задгат хот олон тулгымдсан асуудлаа шийдэж байгаа залуу хот, залуусын хот юм. Тухайлбал хотоо шинээр төлөвлөж, хороолол, хотхон, театр, музей, номын сангаа бүтээн байгуулж байна. Хотын авто зам, дэд үтсийн асуудлыг шийдэж, салбар бүрдээ өсөлттэй байх бодлого хэрэгжүүлж байна. Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн шийдсэн хот болон хөгжинэ. Хүүхэд багчуудаа өндөр боловсралтай, говь нутгаа хөгжүүлэх чин сэтгэл зүрх зүтгэлтэй байхад анхаарч байна. Гадаад хамтын ажиллагааны гол цөм хөтөлбөр нь боловсролын салбарт хэрэгжиж, ирээдүйд Далан задгатыг хөгжүүлэх боловсон хүчнээ бэлтгэж байна. Энэ болохоор нөгөө Жамбук их сургууль нөгөө бүтэн жилийн хугацаанд оюутан солилцоогоор 100% тэтгэлэгтэй суралцахаар байгаа. Өөрөөр амар их бахархаж байна. Гэхдээ нэг бодлын амар их сандралтай. Солонгосын Жамбук мужийн их сургуульд 100% тэтгэлэгтэй суралцах боломжийг авч чад байж байна. Суралцсан хөтөлбөрт хамрагдсантай амар их баяртай байна. Эхний шалгуулт нь болохоор эссе бичсэн, дараах нь болохоор яриа авсан. Солонгос Пижон сургуульд 14 хоног сурангаа аялах. Өөрөө залуу хүний хувьд одоо гадагшаа явж сорно гэдэг бол маш том боломж. Тийм болохоор би айгүй их баяртай байна. Өтгөөсөө хүүхдүүдээс одоо полчийн харсан, тэгээд хэл бас шалгасан. Тэгээд тэрэнд нь тэжээл авсан ба. Улаанбаатараас 600 гаруй километр орших энэ хотынхан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэйгээр авч байна. Орчин үеийн технологи бүхий эрүүл мэндийн төв болон бусын онцлогооны төв, хувийн хэвшлийн эмнэлгүүдийг бодлогоор дэмжиж ажилладаг. Иргэдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл иргэнтэй Далан задгат байхад анхаарч байна. Чадaltaй чадвартай эмчнэр Улаанбаатарт байдаг гэдэг ойлголт байхгүй л орон нутагта Далан задгат хоттой говьчууд онцлуулж, эмчлүүлж бүрэн чадварлажээ. Ер нь энэ 40 жилийн хугацаанд бол маш их өөрчлөлт гарсан. Маш их агцтай ажилласан манай Далан задгат хотын удирдлагууд, манай Өмнөгөө аймгийн одоо орон нутгийн удирдлагууд энэ эрүүл мэндийн салбарыг бол онц гойд их харж үздэг гэж миний хувьд боддог шүү дээ. За одоо миний үед чинь 4-5 л эмчтэй байдаг байсан. 10 сайхан дотрын эмч бэлтгэгдсэн байна. За одоо бол өстой залхамж үе юм бол айгүй сайхан эмч нар бүгд нарийн мэрэгжил эзэмшээд ингээд
ажиллаж байгаа. Эрүүл мэнд дээр бол манай мундаг сайн эмч нартай хамгийн сүүлийн том төхөөрөмжтэй. Одоо томограф, MRI гэдэг юм дээ тий. Хиймэл оюуханаар нөгөө янз бүрийн хавдар мавдар тодорхойлдог болцоо одоо нөгөө нэг умаа зүний ор тавдар тэгэл дуран бол их боломжийн болсон одоо бас сайхан ингээд дурамжтай сайн эмчнэр байгаад байна. Эрүүл мэндийн салбар бол манай аймагт бол сүүлийн хэдэн жилд маш эрчимтэй хөгжиж шинэ тоног төхөөрөмжүүдийг hirж байна. Шинэ боловсруулагчин гадагш нэг сургаж байна. Тэгээ ер нь бол эрүүл мэндийн салбар бол нэлээд бас агт дэвшилтэй амжилттай ажиллаж явж байгаа гэж миний хувьд ойлгож байгаа. Далан залгад бол эргэн төвтэй хот. Эрүүл мэнд боловсролын асуудлаа шийдэж зогсохгүй. Бүрэн цахимжсан, камерын хяналтыг нэвтрүүлсэн, орчин үеийн хот болох зорилт тавьсан. Тиймээс жинт хот амар амгалан гэмт хэргийн гаралт харьцангуй бага хотын тоонд орж байна. Тээврийн цагдаагийнхан хоттой камера бүрэн хянаж, шинэ дата төв 60 жилийн босгон дээр үүдээ нээлээ. За энэ дата төв дээр бол бид нар ямар одоо бүтцийг чигүүрийг хангаж байна гэхээр нэгдүгээр одоо дата төвийнхээ үндсэн үйл ажиллагаа буюу тэр өвгөл хадгалах warehouse, data warehouse дээрээс нь тэрийг ангилах, ялгах, замун тэн дээр үндэслэсэн одоо төрлөөрийн одоо бизнес интеллиженс түүлийг ажилуулах, шийдвэрүүдийн удирдлагын төвшөнд гаргах, төрийн үйлчилгээ, дээрээс нь иргэдийн үйлчилгээг хөнгөвчлөх ийм л оюун ухааны модулуудыг ажиллах ийм зорилготой. За Далан задгад хотыг маань дамжин өнгөрж байгаа тээврийн эрхлэлийн хөдөлгөөн маш их байдаг. За дээрээс нь Далан задгад маань өөрөө 35 мянган орчим хүн амтай. За ингээд гаднаас болон дамжин өнгөрж байгаа тээврийн эрхлэлийн хөдөлгөөний эрчим маш их нэмэгддэг учраас одоо албаагчдын маань ачаал бол нилээдгүй байдаг та. За өнгөрсөн 2024 онд бол 189 хяналтын камерыг бол шинээр байрлуулсан. Энэ жилийн хувьд бол 157 камерыг шинээр байрлуулад хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл, за алслагдмал байгаа гэр хорооллын гудамж замын хяналтанд авах зэрэг ажлуудыг бол хийж байна. Ялангуяа энэ Далан задгадын иргэдийн аюулгүй амар тайван амьдрах орчныг бол бүрдүүлэхэд маш том ач холбогдолтой гэж үзэж байгаа. Аймагуудын төвүүд, сумдын төвүүдийг ногоон бүс болгох энэ чиглэлийн дагуу энэ телекамерын дэд төвүүд, телекамерын цэгүүдийг бий болгох, ногоон бүсийг бий болгох энэ үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Далан задгад сумд 12 мянган өрх ажиллаж амьдарч байна. Ерөнхий боловсролын 7 сургуульд 9 мянга, 11 цэцэрлэгт 3 мянгаар хүүхэд суралцсан хүмүүж иж байна. Эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн стандарт хангалт 95%-тай, тоног төхөөрөмжийн хангалт 87% байгаа нь бусад аймаг орон нутгийн хоттой харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Хагас жилдэл Далан задгад хотод 103 шинэ иргэн нэмэгдэж байна гэж тооцохоор хүн ам хөгжлийн хувьд урдцтай хөгжих өсөх хотын тоонд 109-оор багтдаг. Сайн сургууль энд байхгүй бол иргэд Улаанбаатарт юм. Монголын информац технологийн харьяа сургуульч одоо Далан задгад дээр байгаа шүү дээ. Өмнө нь ч бас нэг их сургуультай болох гээд бас энэ хот одоо оюутлогын компанитайгаа нийлж байгаа одоо энэ 5 газар бол сургуулийн кампус байх газар зураг нь гарсан байна. За өнөөдөр Далан задгад хотод маань ерөнхий боловсролын сургуулийн 7 сургууль үйл ажиллагаа явуулж байна. 7 сургуулийн 6 нь бол төрийн өмчийн сургууль. За нэг нь бол хувийн хавьчлалын сургууль үйл ажиллагаа явуулж байна. 11 цэцэрлэгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Бүгдээрээ төрийн өмчих. Мөн дээрээс нь шинжилгээ ухааны технологийн сургуулийн харьяа, одоо технологийн дээд сургууль, за политехникийн дээд сургуулийн үйл ажиллагаа гэдэг үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ 20 байгууллага боловсролын үйлчилгээг иргэд одоо сурагч зөвхөн багчуудад олгож байгаа. Өсөлттэй Далан задгад хот хөтөлбөрийн хүрээнд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, иргэдэд ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Хэдий говийн бүсийн тулгуур хот ч гэлээ байгаль орчин салбарт иргэд аж ахуйн нэгжийн дэмжлэгтэйгээр мод тарихын нэг эрчимтэй хөрнүүлсээр ногоон байгууламжийн талбай нэмэгдэж 153 мянган ширхэг модтой болж байна. Шинэ Далан задгад төлөлтийн хүрээнд орон сууцны хороолол барих, гэр хорооллоо усжуулж, дэд бүтцэд холбох ажлыг хийж байна. Ирээдүйд энэ хотод 500 мянган хүн оршин суух даацсэгч тооцоолж төлөвлөжээ. Түүхэн 60 жилийн хугацаанд одоо ямар ч нэг хүний гутал шороо тоос болоод байдгүй сайхан дахин төлөвлөсөн гэдэг машины зогсоолн дүүрэн байшингуудын гадна талбайн товчлт сайхантай хуучин байшингууд төр насжилтан дуусан байшингуудаа нураагаад шинэ орчин үеийн сайхан байшингуудаа бариад тавтай тухтай амьдардаг хүн зам буцалсан тийм газар болно гэж одоо төлөвлөлөө төсөөлөд ажиллаж байна. Далан задгадыг зөрөх гадаад дотоодын жуулчин тоо тасрахгүй байна. Дэд утсын хувьд бэхжүүлэх олон улсын нис хонгоцны буудалтай болох алхмуудыг шат дараалан хийхээр төлөвлөсөн. Өмнө говь нутаг өнөөдөр Монгол улсын уулуурхан үүс болсон нутаг бол ирээдүйд аялал жуулчлалын бүс байхаар бодлого зорилтоо чиглүүлжээ. Өмнө аймагуд одоо эдгээр ингээд хөгжил дэвшлэн бүгдээрээ уулуурхай түүний дагсан бизнестэй холбоотой ингээд хөгжөөд байгаа юм шиг харагддаг боловч Яванд бол аялал жуулчлал хамгийн нэгдүгээр тайван. Монгол улсын
хамгийн их сайхан аялал зугаалдаг хот, аялал зугаалдаг аймаг болохын төлөө бид нар хөгжлүүлж байгаа. Тэрнтэй ч холбоотой уялдаатай одоо олон улсын сувгуудад том спорт цогцлбор, усан парк, сайхан байгалийн түүхийн музейгээ бид нар ашиглалтанд оруулсан байгаа. Сайхан театраа оруулсан байгаа. Сайхан номын сангаа оруулсан байгаа. Тэгэхээр хамгийн их хүн ажиллаж амьдрахад таатай, хамгийн олон гадаад дотоодын жуулчин авсан аймаг болно. За тэрний хамгийн их ачааг бол мэдээж Далан задууд хот үүрнэ. Хос далавчтайгаар хөгжлийн хурдан авч эрх чарныг эхлүүлж байгаа Далан задгуудчууд бахархж байна. Өдөг зорж амар амгалан хотод ажиллаж амьдрах боломж бий гэдгийг шинэ үеийнхэнд уриалж байна. Говийн бүсийн тулгууртөв хүн ам аж үйлдвэр эдийн засаг худалдааны 4 дахь том хотоор тун удахгүй Далан задгад нэрлэгдэх боллоо. Өнөөгийн одоо Далан задгад хотыг бий болоход одоо оролцсон хүн болгон хамт буурлууд гадаадтайгаа Далан задгадчуудаа мөн үе үеийн удирдлагуудаа за нийт одоо Далан задгадчуудаа хот гэж нэрлэсний 60 жилийн ойн баярын мэндийг хүргье.